За Улаанбаатар хотоо сая гаруй хүн амтай 200 гаруй мянган гэр хороололтой. Байшин хороолол баригдсаар байгаа ч ногоон байгууламж нийтийн эдэлбэр газруудыг орхигдуулдаг байдал байгааг олон нийт шүүмжилдэг. За нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишгээр 16-аас 20 ам метр байх ёстой ч за манай улсад энэ нь хэдэн 10 дахин бага байгаа юм а. Агаар орчны бохирдол тоосчил зэргийг бууруулахад ногоон байгууламж зайлшгүй шаардлагатай. За зарим иргэдэж ийм байр суурьтай байна. Зүгээр яг хүүхэд залуучуудыг ингээд цагаа өнгөрөх газар нь байрнуудын голдох нэг хуучны хэдэн байрнуудын голдох хангалттай байдаг л та. Тэгээ одоо сүүлд баригдаж байгаа барилга нь бол нэг хангалттай биш. Улаанбаатар хотын хувьд бол ногоон байгууламж хамгийн шаардлагатай зүйлүүд байна. Ер нь бага хэмжээнд бага. Ер нь ногоон байгууламжийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай юу? Шаардлагатай байна. Одоо байгаа ногоон байгууламжууд нь тийм ч хүрэлцээтэй биш гэж санагддаг. Ер нь л хэрэгтэй шүү дээ энэ чинь. Ер нь ахиухан байвал зүгээр ах чадчих шүү дээ. За төв талбай урдах ногоон байгууламж машины зогсоол бүхий газар 2000 оны ихэр хувь эзэмшилд очсон байдаг. Өнгөрсөн онд UB Construction компани эзэмшилдээснийг нийслэлийн засаг даргын захирамжаар цуцалж нийтийн эдэлбэр газар хэвээрүүлдээсэн. За 2019 оны засаг даргын захирамжийн дагуу нийтийн эдэлбэр ногоон байгууламж бүхий газрыг эзэмшиж буй иргэн аж ахуй нэгж за газраа 2-оос дээш жил зориултын дагуу ашиглаагүй бол эзэмших эрхийг нь цуцлахаар болсон. За энэ ажлын хүрээнд 2019 онд 32 байршлыг, за энэ онд 38 байршлыг нийтийн эдэлбэр газар хэвээрүүлдэхээр тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. За тэгээ эдгээр талбайнуудаа бид бүхэн маш нарийн цолбицол тийм ээ хэмжээг нь тогтоогоод газрын мэдээллийн сангийн ленд менежер гэж програм хангамжин дээр улсын хэмжээнд бид бүхэн ажилладаг. Тэр програмд нээлттэйгээр бүртгэсэн байна. Хүн болгон тэндээс харж болно. Энэ газар энэ хэмжээгээр нийт эдэлбэр шүү. За мөн энэ хамгаалах ёстой бид нар энэ талбайг тийм ээ зөвхөн шийдвэр гаргаад орхиж болохгүй тогтчуулах ёстой. Тийм учраас хотын дарга дүүргүүдийн засаг дарга нартай эдгээр талбайг хамгаалж арчилж тогтчуулж явах ийм гэрээ хэлцэл байгуулж баталгаажуулж авч байгаа. Тэгэхээр энэ бол цаашид бол ийм асуудал давтагдахгүй гарахгүй байхаа гэсэн юм боломж байгаа. За зуны халуунд модны сүдэрч суугаад амрах, ногоон зүлгэн дээр түр амс хийх орчин, дугуйчид явах зам талбай гэд иргэдийн амарч зугаалах нийтийн эдэлбэр газрыг нэмэгдүүлэхээр хотын удирдлагууд ажиллаж эхэлсэн. За хувь эзэмшилд очисон зарим байршил өнөөдрийг хүртэл шүүхийн маргаантай байгааг албаныхан хэллээ. Улаанбаатар хотын банк, UB Construction компани зэрэг ийм асуудлууд бол шүүхтэр захиргааны нэрийн шүүхийн анхан шатн дээр бол хилцэгдэд явагдаж байгаа. Тэг ер нь бол гэхдээ энэ бол олон нийтийнхаа эрх ашиг бодсон ч тэр угаасаа энэ бол байж болшгүй асуудал байгаа. Тэгэхээр бол энэ бол нийтийн эдэлбэрийн газар анханасаа ийм төлөвлөлттэй байсан тэр шийдвэрүүд бол угаасаа түрүүн та хэлсэн бас газрын тухай хуулийн 41-ийн 6 дугаар заалт дээр 2 жил тухайн газрыг бас зориултын дагуу ашиглаагүй байдаг. Ийм хууль бус шийдвэрүүд гарсан, хууль бус акт байсан. За дараа нь бас хуулиа зөрчсөн зэрэг асуудлуудаас энэ газрын эрхийг цуцласан, нийт рүү нугасаа шилжсэн гэсэн үг. За тэгэхээр үзэгч та бүхний харж байгаа талбай бол хаан ул дүүргийн 15 16 дугаар хороонд байрлах яг энэ ногоон байгууламж бүхий энэ хэсэг талбай. За энэ бол үзэгч та бүхний нэрлэж зарчснаар Тэмээтэй хөшөө яг баруун талд байршиж байгаа 2100 гаруй ийм метр квадрат ийм талбай байгаа юм а. За өнгөрсөн 2019 онд бол яг энэ талбай дээр барилга барихаар нэлээд асуудал үүссэн. За тэгэхэд бол яг нийслэлээс яг энэ газрыг бол нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж бүхий газар гэдгээр нь бол нийтийн нийслэлийн эзэмшилд бол буцааж авсан. За энэ газрыг бол тухайн үед бол Номин холдинг компани бол хувийн эзэмшилтэд авч барилга барьна гэсэн ийм асуудал үүссэн байдаг. Тэгэхээр нийтийн эдэлбэр газар бол Улаанбаатар хотод бол 30-аар 40-оор тогтооргүй олон байгааг бол холбогдох албаныхан бол хэлж байна. За яг энэ нийтийн эдэлбэр газар дээр газрыг эзэмшилтэд авсан. За эзэмшилтэд аваад 2-оос дээш жил ашиглаагүй ийм газруудыг бол Улаанбаатар хот нийслэл буцаж яг өөрийнхөө эзэмшилд буцааж авах. За үүнийг нь яг нийтийн эдэлбэр газарт авч үлдэх ийм санал шийдвэрүүдийг гаргаад явж байгаа юм а.